Сайн бацхан уу мөнгөчин байна. За өнөөдрийн бичлэгээр Photoshop-ийн tool bar хэсэгт байрлаж байгаа хамгийн их хэрэглэгддэг 5 tools-ыг та бүхэнд зааж өгнө. Тэгэхээр жишээ авах юм бол бидний халбах сэрээ дэжлэхэм move tool-уудыг та бүхэн зааж өгнө. За бүгдээрээ Photoshop-ийн онлайн хичээлийг баагаар суралцаа явуулж байгаа. За энэ онлайн хичээлийг заавал та бүхэн суралцж байж Photoshop дээр маш сайн ажилладаг болно. Та бүхэн 10,000 цагийн дүрмийг сонсно. Ямар нэгэн зүйл дээр тэр хүн 10,000 цагийг зарцуулах юм бол дэлхий дээр нэг номерын тэр зүйлээрээ нэг номер болж чадна гэсэн дүрм байгаа. Тэр хэмжээгээр тэр хүн тэр сурж байгаа, хийж байгаа зүйлдээ 10,000 цаг буюу маш олон цагийг зарцуулж байгаа гэсэн үг. Сүүлийн үед болохоор бидний үзэж байгаа бүхий л контентууд одоо YouTube-ийн short видео, эсвэл reel, story бүгд богинохон болсон учраас хүмүүс маш богинохон цагийг зарцуулаад олон зүйлийг ухаарж мэдэж авах тийм сэтгэлгээтэй та үнэхээр Photoshop-ыг сурмаар байгаа онлайн хичээлүүдийг баагаар суралцах цагийг заавал өөртөө гаргаад сурсан байх хэрэгтэй. За тэгвэл өнөөдрийн хичээлдээ хамтдаа орцгоё. Go! Description хэсэг болон comment хэсэгт энэ PSD файлыг татах линкийг оруулсан байгаа. Бүгдээрээ татаад дагаад хийгээсэй гэж хүсэж байна. Хамгийн ихэнд сурах tool маань move tool байгаа. Shortcut буюу keyboard дээр дарах төвчлөр маань V хэсгийг дарах юм бол move tool автоматар сонгогдох байгаа. Move tool маань болохоор хамгийн их хэрэглэгддэг байгаа. Хоёрт нь болохоор Alt-ыг дараад чирхэд copy хийгддэг байгаа. Гуравт нь болохоор Ctrl дарах юм бол Alt select хийх боломжтой. Дөрөвт нь болохоор Ctrl A дарах юм бол бүх одоо object shape-үүдийг болохоор select хийх боломжтой байгаа. За бүгдээрээ Photoshop руу очих юм бол Photoshop-ын нээсний дараа хамгийн ихэнд байршигдж байгаа tool болохоор move tool байгаа. За та хүний болохоор миний шиг 2 игнэ биш байгаа. 1 игнэ байх юм бол бүгдээрээ энэ сум дээр дараад 2 игнэ болгож минийх дэжилхэн болгож болно. За бүгдээрээ move tool-ийг өөр нэг tool-ийг сонгосон байх нөхцөлд move tool руу очимоор байх юм бол V хэсгийг keyboard-ноос V хэсгийг дарах юм бол move tool руу очих байгаа. Нэг анхаарах зүйл нь болохоор таны компьютер чин keyboard монгол хэлэн дээр байх юм бол одоо минийх монгол хэлэн дээр байна. Гэхдээ keyboard-ноос V хэсэг дарсан ч автоматар одоо move tool-ыг сонгогдохгүй байгаа. Тийм учраас бүгдээрээ компьютерийн keyboard-ыг заавал англи хэл дээр болгоод V хэсэг дарах юм бол shortcut нь дарагдах байгаа. За move tool маань болохоор хамгийн их ашиглагддаг байгаа. Хоёрт нь болохоор ямар нэгэн object, зураг, text байх юм бол дээр нь дараад Alt MacBook хэрэглэдэг хүмүүс болохоор option хэсгийг дараад чирэх юм бол copy хийгддэг байгаа. Ямар ч text бүхий л зүйлийг болохоор copy хийх боломжтой. Copy хийхдээ болохоор бүгдээрээ Alt-ыг дараад чирэхэд болно гэсэн үг. Тэгэх юм бол copy хийгдэнэ. За 3 нь болохоор Ctrl дарвал Alt select хийж болно гэж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бүгдээрээ move tool-ыг сонгосны дараа энэ чинь option move tool-ийн option bar хэсэг дотор ямар зүйлсүүд байгааг бүгдээрээ харцгаая. За энэ Alt select гэдэг нь болохоор бидний маузаараа move tool-ыг сонгосны дараа маус нэгэ ямар ч хамаагүй object ч юм уу text дээр аваачаад дарах юм бол автоматар энэ layer хэсэг дээрээс болохоор сонгогдож байгааг та бүхэн харж байгаа. За энэ Tetris-ийг даръя. Тэгэхээр автоматар ингээ сонгогдож байгааг харж байгаа. За энэ Alt select гэдэг чекийг нь арилгачих юм бол сонгогдохгүй гэсэн үг автоматар. Харин энэчнээс бол Ctrl-ыг дарвал Alt select хийж болно гэж байгаас. Түүнээс бүгдээрээ keyboard-наас Ctrl-ыг дарах юм бол яг тэр ямар нэгэн Photoshop дээр байгаа маш олон layer үүссэн зүйл байлаа шүү дээ. Тэгэх юм бол автоматар биш бүгдээр Ctrl-ыг дарах юм бол яг тэр зүйлийг ингэ сонгодог байгаа. Та хүн одоо layer-ийг болохоор дараагийн хичээл дээр бол заана. Гэхдээ энэ layer маань болохоор одоо цөөхөн байгаа ч гэсэн та нар ингээд Photoshop дээр ажиллаа явахад эн чинь 100, 200 маш олон layer болно. Тэр үед болохоор би өөрийнхөө сонгохыг хүссэн зүйлээ сонгомоор үе байна. Гэхдээ Alt select маань болохоор буруу сонгоод өгдөг үе байдаг байгаа. Тийм учраас Alt select-ийг бойлуулж агаад бүгдээр Ctrl дарах юм бол яг тэр сонгож байгаа хэсгийг болохоор дарах боломжтой байгаа. За бүгдээ хойшлоод харах юм бол
Одоохондоо layer маань нэг олон биш байгаа учраас авч select-ийг насаачаа. За дараа нь болохоор энэ хэсгийг болохоор layer group гэж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо ингээд select-лэгтээ энэ layer буюу энэ ганцхан зүйлийг сонгох уу эсвэл group-ээр нь сонгох уу гэдгийг болохоор энэ тохиргоогоор өөрчилж болно. Ихэвчлэн layer дээр дараа сонгодог байгаа. Та бүхэн Photoshop дээр маш их ажиллах юм бол эдгээр зүйлсүүдийг болохоор ингээ групплэгдээд маш олон layer-ыг болохоор ингээ group үүсгэх байгаа. Тэр үед болохоор group ингээ үүсгэсэн байх юм бол за бүгдээ эдний group хий. Бүгдийг сонгоод control G-г дарах юм бол group үүсдэг байгаа. За энэ layer-ыг дараа group-ийг сонгох юм бол автоматар одоо group-ыг сонгогддог байгаа. Layer нь биш. За та бүхэн анзаарч байгаа энэ хэсэг. За бүгдээрээ буцаагаад layer болгоё. За хойшлох юм бол энэ чиний за бүхэл object хэсгүүдийг болохоор голлуулах, зүүн талын, баруун талын болонд нь шахах, бас голлуулах одоо энийг чи монголоор юу гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч тач энэ хэсэг байна. Энэ хэсэг болохоор бас хамгийн маш их хэрэглэгдэх байгаа. За бүгдээрээ юу гэсэн үг гэхээр за энэ чинь байгаа move tool-ийн дотор байгаа гэхийг бүгднийг сонгоё. Сонгосны дараа энэ хэсгээр дарах юм бол голлоо. Дахиад дарах юм бол голно гэсэн үг. За дахиад Ctrl Z дараад буцаад за энэ хэсгийг дараад дарах юм бол бүгдээрээ ингээд нэг юм үнцэгд нэг хэмжээс нь ингээд орж байгаа гэсэн үг байгаа. За бүгдээрээ ингээд дараад үзээрэй. Ctrl A дарах юм бол бүх зүйлийг select хийж болно. Тэр нь юу гэсэн үг гэхээр за Photoshop руугаа буцаад утсаа. За энэчнээсээ бүгдээр move tool гэсэн artboard-ыг сонгосон байгаа. Энд дээрээс болохоор Ctrl A дарах юм бол энд байгаа бүх одоо зүйлийг select хийх боломжтой байгаа. За энэ select-ээ арилгахын тулд дахиад Ctrl D дарах юм бол select unselect энэ дээр select дээр болохоор deselect болох байгаа. Ctrl A дарах юм бол бүх зүйлийг select хийж байгаа. Харин буцаагаад Ctrl D дарах юм бол deselect select болох байгаа. За move tool маань болохоор хамгийн их хэрэглэгддэг хэсэг байгаа. За бүгдээрээ move tool-ийг ашиглаад энэ Tetris-ийг болохоор бүгдээр ингээ өрөөд үзээрэй. Дээр нь дарлаа. Зөөлөө. Move гэдэг чинь кинон дээр move гэдэг дээ шээ. Яг дэрэн шиг move нь болохоор ер нь зөөх хөдөлгөөнтэй холбогдолтой хэсэг байгаа. За бүгдэнд нь болохоор дахин нэг shortcut зааж өгье. Тэр нь юу гэхээр энэ хэсгийг Tetris сонгосны дараа Ctrl T үсэг дарах юм бол transform гэж байгаа. Энэ чиг гарч ирсний дараа бүгдээр маузаа их ойролцоо ингээ аваачих юм бол ингэж эргүүлж болохоор байгаа. Shift-тэй дарах юм бол яг 45 градусаар бас 15 градусаар гээд 90 градусаар гээд яг ингээд соронзлогтой тэгшиг ингээд байрлуулж болохоор байгаа. За ингээд байрлуулсныхаа дараа enter дарахад болно. За ингээд Tetris ажил тоглож болно гэсэн. За хоёр дахь тоол нь болохоор move tool дээр удаан дарах юм бол доор нь байрлагдах artboard tool байгаа. Shortcut нь мөн ялгаагүй юу хэсгийг дарахад болно. За энэ tool нь ямар үүрэгтэй вэ гэхээр цаасаа олон хувааж ашиглах боломжтой tool байгаа. Яг сул тал нь болохоор мэдээж маш олон цаас нээж байгаа учраас файл нь илүү их багтаамжтай болоод жоохон хүнд болно гэсэн үг байгаа. За бүгдээрээ Photoshop руу очие. За бүгдээрээ Ctrl N үсэг дараад шин хуудас нээ A3, A4 ч юм уу. За ингээ хуудасаа нээсний дараа бүгдээрээ анзаарах юм бол энэ хэсгээр artboard гэж чек байгаа. Энэ artboard-ыг дараад чеклэх юм бол энэ artboard-оор A3-ын цаасаар ингээ нэгдэж байгаа гэсэн үг. За энэ давуу тал нь юу гэхээр бүгдээр artboard гэдэг дээрээ дарах текст дээр дарах юм бол дөрвөн талд нь нэмэг тэмдэг гарч ирж байгаа. За энэ нэмэг тэмдгийг дарах юм бол цаасаа ингээд яг ижлэгэн хэмжээсээрээ ингээ олон дахин хуваагаад явж байгааг харж болж байна. За энэгээр болохоор ингэж artboard үүсгэж юу их хөвчлэн хийдэг вэ гэхээр за бүгдээр Pinterest-ээс сая social card design яг Instagram гэ хайлаа.
За тэгэх юм бол бүгд ингээ харж байгаачлан одоо Instagram дээр, Facebook дээр ч юм уу ийм олон хуудастай ижилхэн дизайнтай ийм карт ийм дизайнууд байдаг шүү дээ. Эдгээрийг болохоор нэг нэгээр нь харж агаад хийх биш, бүгднийг ингээ залгаа байршуулж агаад хийвэл маш амархан байдаг аахгүй юу? Яг тэрэн шиг бүгдээрээ одоо Ctrl A нүүсгэж дараад пикселийг сонгож агаад за нэг 2000-тай яг нэгийг хэрцэг нэгийг сая сонгоод artboard-ыг чеклээд great дарах юм бол яг нэг дөрвөлжин гарч иж байна. Тэгээ хажуу дэшээ ингээ artboard энэ дээр дараад текст дээр нь дараад хуулаад ингээ явах боломжтой байгаа. За ингээд сайн нэг загварууд болохоор 1 2 3-гийн хуудсыг энэ доор нь тавиад ингэж хийх боломжтой гэсэн үг. За бүгдээрээ layer хэсэг дээр харах юм бол board 1 2 3 гэсэн ингээ групплэгдчихэж байгаа гэсэн үг. За тэгээд layer хэсгийн дээр нь болохоор 2 mouse 2 дарах юм бол текстийг ингээ солих боломжтой байгаа. За жишээлбэл хичээл 2 гээд тавил. Тэгэх юм бол энэ чинь artboard-ны хамгийн ихнийх нь болохоор ингээд нэр нь ингээ өөрчлөгдөж байгаа харж болж байгаа хаа. За тэгвэл ингэж асуулт асууж болно. Энгийн зүгээр artboard биш, зүгээр нэг A4 ч юм уу зурган дээр ингээд ямар нэгэн Photoshop-оор ажил хийжээлээ гэж бодъё. За энгийн шууд artboard болгож болох уу гэж асууж болно. Гэтэ болноо. Тэр нь яаж үг гэхээр за бүгдээрээ энэ move төлөн дээр удаан тарах юм бол бидний одоо сурч байгаа artboard харагдана. Тэр нь дарсны дараа яг энэ цаасныхаа хэмжээсээр болохоор shift-ээр дарж агаад яг эсвэл энэ ингээ соронслогдоод өөрөө наалдана. За энэний дараа mouse авах юм бол ингээ artboard болж байгаа. За өөр арга болохоор бүгдээрээ ямар нэгэн цаас сонгоцсон байгаа шүү дээ. Гэхдээ түгжээтэй background цаасыг түгжээг нэрлэсний дараа mouse хоёроо дээр нь дарах юм бол энэ чинь artboard from layer гэж байгаа. Дээр нь дарах юм бол сонголт гарч ирнэ. Энэ цаасны хэмжээгээр artboard нэг гэдэг нэрээр нээх үү гэд окей дарах юм бол бас artboard болчих байгаа. За artboard-ийн давуу тал нь болохоор маш олон цаасыг нээгээд дээр нь болохоор зэрэг харж байгаа ажил хийх боломжтой байгаа. Гурав дахь tool болохоор hand tool байгаа. Keyboard-наас болохоор shortcut нь болохоор H үсгийг дарах юм бол автоматар сонгогдох байгаа. За hand tool нь болохоор давуу тал нь move буюу цаасаа ингэ зөөхөд хэрэглэгдэнэ. Бас hand tool дээрээ mouse нэгээ 2 удаа товших юм бол beat on screen буюу яг үндсэн одоо screen руу шилжих байгаа. За бүгдээ Photoshop-наас хамтдаа харцгаая. За бүгдийнх нь бэлдсэн файл руу очсны дараагаар hand tool маань болохоор энэ ч нэ байна. Энийг удаан дарах юм бол хамгийн ихнийг нь hand tool байна. Гэхдээ бүгдээрээ маузаараа очоод hand tool-ыг ингэж дарах шаардлагагүйгээр одоо move tool-н дээр байж байгаа юм бол H үсгийг монгол хэлэн дээр болгосны дараа англи хэлэн дээр болгосны дараа keyboard-наас H үсгийг дарах юм бол автоматар болохоор hand tool маань автоматар сонгогдчихно. За hand tool-ийн үүрэг нь болохоор зүгээр ингээ хөдөлгөх, move хийх зорилготой байгаа. Одоо мөнөр олон ингээд artboard юм layer үүсгэсний дараа ингээд зөөхөд болохоор маш амархан байгаа. За shortcut нь болохоор хамгийн их бас хэрэглэгддэг нь болохоор space үсгийг дараад space keyboard-наас space-ийг дарах юм бол бас hand tool маань автоматар ингээд сонгогддог байгаа. Space-ийг дарсны дараа бас ингээд зөөх боломжтой гэсэн үг. Заавал H-ийг дараад сонгохгүйгээр бас space ямар нэгэн одоо brush ч юм уу төлөн дээр байж ила. Тэгэх юм бол space-ийг дарах юм бол автоматар hand tool руу бас ингээд шилждэг байгаа. За тэгээд сайн хэлсэнчлэн надаа ямар нэгэн зүйл дээр ингээд ойртой ч юм уу холоос ингээд ажиллаж байх юм бол hand tool-н дээрээ 2 дарах юм бол яг үндсэн хэмжээс рүү очдог байгаа. Энэ hand tool маань болохоор бас хамгийн их ашиглагддаг tool-ийн нэг байгаа. За дараагийн tool болохоор hand tool-ийн яг доотлолд байгаа rotate view tool байгаа. За shortcut нь болохоор R үсэг байна. За энэ нь болохоор зураг зурдаг хүмүүст их зориулагдсан. Тэгээд нийт өнцгийг нь өөрчлөгдөх хэрэглэгддэг байгаа. Shift-ийг дарж байгаад ирүүлэх юм бол 15 градусаар ингэ хэрэгдэг байгаа. Тэгээ 2 удаа товших юм бол reset хийгддэг байгаа. За бүгдээрээ Photoshop-ос харцгаая.
За бүгдээрээ сайн hand tool-ыг утсан. Дээр mouse нэгээрээ удаан дарах юм бол rotate view tool гарч ирнэ. Заавал ингэ сонгохгүйгээр keyboard-ноос R үсгийг дарахад болно. За бүгдээрээ миний mouse-ыг харах юм бол keyboard icon нь өөрчлөгдөж байгаа харж байна. За би H-ийг даръя. Hand tool буцаагаад rotate tool-ыг дарлаа. Одоо move tool-ыг дарлаа. Бүгдээрээ өөр icon-тай байгааг харж байгаа. За rotate tool-ыг дарсны дараагаар ингээ цаасаа ингээ ирүүлж болно гэсэн үг. Тийм учраас одоо зураг зурдаг хүмүүс болохоор энэ tool-ыг маш их ашигладаг юм байлээ. За тэгээд ингэж ашиглаж эргүүлж явахдаа shift үсгээ дарах юм бол 15 градусаар яг ингэ соронзлогдоод ингээ хөдөлдөг байгаа. За бүгдээрээ буцаад энгийн хэвийн хамгийн анхны хэсэгт өнцгтэр очимоор байвал энэ rotate tool-н дээр маузаар 2 удаа маус нэгээрээ 2 удаа дарах юм бол reset хийгдэх байгаа. За энэ tool болохоор бас хамгийн их ашиглагддаг байгаа. За өнөөдрийн бичлэгээрээ зааж байгаа хамгийн сүүлийн tool болохоор zoom tool байгаа. За бүгдээрээ zoom tool-ийг бүгдээрээ мэдэх бах. Нэг нь болохоор дэлгэцийг гол үүрэг нь болохоор дэлгэцийг ойртуулах, холдуулах дээр хэрэглэгдэнэ. Бас 2 удаа дарах юм бол 100% буюу on screen болдог. Бас script zoom гэдэг анимашн хэсэг сонгогдож болно. Бас дөрөвдөг болохоор zoom in out-ыг хийхдээ control нэмэх хасхыг дарах юм бол zoom in out хийх боломжтой байгаа. Shortcut нь гэсэн үг. За бүгдээрээ move tool-н дээрээсээ очоод за энэ хэсгийг би одоо зүүмлмээр шүү дээ. Тэгэх юм бол энэний харах юм бол toolbar хэсэгт болохоор zoom харах юм бол zoom tool байна. Дээр нь дараад mouse keyboard-аас ямар ч товчлуур дараагүй байхдаа бүгдээрээ дарах юм бол zoom хийх боломжтой байгаа. За дараад зүүн тишээ болгох юм бол zoom out хийгээд zoom in, zoom out, zoom out in, zoom out гэж хийх боломжтой байгаа. За space дараад буцаа hand tool-ээрээ хөдлөж агаад zoom хийгээд буцаагаад hand tool-ээрээ хөдлөж агаад zoom out, zoom in гэд хийх боломжтой. За өнөөдрийн хичээлээр болохоор хоолтой жишээ авахд яг л халбах, сэрээ, савхтай ижилхэн бид нар хоолоо зөөвөрлөхөд хэрэглэгддэг хамгийн чухал үстэй халбах сэрээ байхгүй бол хоолоо идэхэд хэцүү. Тэгвэл шиг Photoshop дээр болохоор эдгээр мөв хөдлөгдөг, татдаг эдгээр төлөвлөд байхгүй бол бид нэр ямар нэгэн одоо фотозон, постэр урьдлах ч юм уу хийхэд боломжгүй, Photoshop дээр ажиллах боломжгүй гэсэн үг байгаа. Энэ төлөвлөд болохоор яг л амархан одоо халбах сэрээгээ ашиглаад хоол иддэг шиг бүгднгийнх нь болохоор хамгийн их амархан мэдээж бас хамгийн их ашиглагдах төлөв байгаа. Файлыг болохоор бүгдээрээ description хэсгээс линкийг оруулсан байгаа болохоор та бүхэн татаад аваарай. За ингээд шууд харах юм бол artboard болцсон байгааг та бүхэн харж авах. Энэний болохоор move tool гэж байгаа. Дээшүүлэх юм move tool image гэж байгаа. Бүгдээрээ move tool image руу болохоор бүгдээрээ keyboard-наас Z үсгийг дарах юм бол zoom үсгний shortcut шүү дээ. Z үсгийг дараад томрууллаа, ойртууллаа, space дарлаа, hand tool хөдлөх байгаа. Тэг өнөөдрийн сурсан төлөө ашиглаад бүгдээрээ энэ стикер хамтдаа бүтээцгээе. За одоо zoom төлөгийг сонгосон байна. Буцаагаад хөдөлгөх учраас view үсгийг дарна. За тэгэх юм бол бүгдээрээ move tool маань автоматар сонгогдох байгаа. За энэ чинээсээ автомат select байгаа учраас нүдний шилэг автоматар шууд layer-ээ сонгогдож байгаа харж байгаа. За тэгээд зөөлөө. За тэгээд энэ амыг зөөлөө. За ийм маягаар бүгдээрээ стикерээ хийгээд тэгээд зургийг хадгалаад аваасаа хийж үсэж байна. За бүгдээрээ өөрсдийн дуртай хэсгийг стикерийн зүйлэгс нь оруулж ирээд бас стикер бүтээгээрэй гэж үсэж байна. Өнөөдрийн бичлэгээрээ Photoshop хамгийн их ашиглагддаг түүлсүүдийг хамтдаа сурлаа. За та бүхэнд Photoshop-ыг суралцсан явж байгаад ирнэ хэр байна? Комент хэсэгт болохоор сэтгэлдээ үлдээгээрэй. Миний хувьд болохоор Photoshop-ын яг номын дагуу, онлын дагуу категорилэгдсэнээр дагуу дээрээс яг багаас нь болохоор сүр хичээлээс нь дээшээ зааж байгаа. Тийм учраас өнөөдрийн хичээлээр үнэхээр маш чухал төвсүүдийг сурлаа. Дараагийн хичээлдэр болохоор хэрхэн янзлсан Photoshop файлаа save хийх үү? Бас save хийж байгаа одоо зураг, PSD файл, форматуудын талаар та бүхэн тайлбарж өгөх болно. Өнөөдрийн хичээлийг дуустал нь үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн бичлэгээрээ
уулзцгаая. Bye.